2026 оны зах зээлийн таамаглалыг маш товчхоноор тайлбарлая. (2025) онд ерөнхийлөгч Дональд Трамп тарифын хатуу бодлогыг баримталсан. Мөн үүнээс гадна дэлхийн улс орнууд мөнгөний зөөлөн бодлогыг баримталж эхэлсэн билээ. Үүнээс шалтгаалan алтны ханш нэг унц нь $4,000 даваад байгаа билээ. Тэгвэл 2026 онд улс орнуудын эдийн засаг сарамжиж, үүнээс шалтгаалan улс орнууд мөнгөний зөөлөн бодлогоо цааш дөрвөлжлүүлэн баримтлах магадлал маш өндөр байгаа юм. Үүнээс онцлох юм бол Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан энэ 12 сард хэрвээ хүүгээ бууруулчих юм бол эх оны эхний улиралд хувьцааны зах зээл дээр уналтын дохио илэрч болох юм а. Харин үүний дараа 4 болон 5 дугаар сараас эхлэн Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээл дээр дахин өсөлтийн тренд орж ирэх магадлал өндөр байгаа. Харин алтны ханшны хувьд 2026 онд дахин өсөлтөө үргэлжлүүлэн $5,000 хүрэх магадлал маш өндөр байгаа билээ. Эдгээр болон 2026 оны эдийн засгийн таамаглал болон хөрөнгөний зах зээлийн чиг хандлагатай танилцахыг хүсвэл манай 7 хоногийн томьтой уншиж танилцаарай.